За, машинаас олох уу яах вэ? Дараагийн дугаарт автоморил. Өнөөдрийн дугаарт Land Cruiser 250. За энэ цуврал маань эхэлснээс хойш энэ булан эхлүүлснээс хойш Land Cruiser 250-ыг танилцуулж өгөөч гэдэг хүсэлт маш их ирсэн. За бидний ер нь бол бас сонирхолд бол хамгийн ихэнд бас явж исэн машинуудын нэг. Харин туршлын жолоолго хийх машин маань бас олдохгүй хэсэг хугацаанд явсны эцэс нэлээд сүүлээр ороод ирлээ. Тэгээд ямар ч өнөөдөр энэ машинтайгаа танилцсан. Энэ бол бид нар тийм холын юм биш, маш ойрхон сэдв байгаа. Тэгэхээр их сонирхолтой байна. Өнөөдөр тэгээд туршлын жолоолгоо хийгээд бас та бүхэндээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Дугаараа ивент тэтгэгч Очин Finance. Биднэртэй адилхан машинаас олох уу, шинэ машин худалдаж авах уу хэмээн эргэлдэж байгаа бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Очин Finance автомашины лизингийн үйлчилгээндээ урамшуул зарласан байгаа юм байна. 500 сая төгрөг хүртэлх зээлийг 30 минутын дотор шийдвэрлээд авах боломжтой. Мөн автомашины томоохон төвүүдээ салбартаа олох дээр салбар хайж хугацаа алдах шаардлагагүй. Тэрд орно зээлдээ шийдвэрлээд авах боломжтой. Энэхүү урамшуулалт нь анхны автомашин худалдаж авч байгаа хүмүүст 500 сая төгрөг хүртэлх буцаан олголт эсвэл өөрийн унж яваа машинаа барьцаанд байршуулах, за мөн гадаад аялах эрх гээд олон төрлийн урамшуул авах боломжтой байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг бүгдийн доор линкээр оруулчихсан байгаа. Эндээс мэдээлэл аваарай. Дугаарыг ивэдтгсэн Очин Finance баярлаа. За ерөнхийдөө ингээд Land Cruiser Prado 250-ийн манай машины ажууд, Forerunner-ийн 5 дахь үеийн Forerunner-ийн ажууд харьцуулаад харахад бол иймэрхүү ерөнхийдөө бол яг л хэмжээний хувьд адилхан, за биднэрт илүү хамгийн ойр байх ангиллалд бол тооцогдно. За ер нь л анханасаа Prado цуврал, за тэгээд Forerunner цуврал бол яг энд тэнцүү явдаг байсан. Ерөөсө бүх юм маш чиглэлдэг. Явах үед анги, за гаднах кузов дээрх загварын ялгаанаас бусдаар бол адилхан гэж тооцогддог байсан. Тэр нь ч гэсэн энэ шинэ 250 дээр бол үргэлжлээ явж байгаа. Тэр утгаараа бас яг 6 дугаар үеийн Forerunner-тай ижилхэн мотортой. За GX 550-г бас марах дугаар бэлтгэжсэн Lexus-ийн. Тэгвэл Lexus GX 550-аас бол мотороор ялгаатай бусад үндсэн их бие болон араамны хувьд бол бүгд адилхан явах хэд анги адилхан ийм машин байдаг. Тэгэхээр энэ бол бид нар тийм холын юм бол биш, маш их ойрхон тийм сэдв байгаа. Тэр ч утгаараа бас энэ машиныг бол зайлшгүй үзэх машин байсан. Prado цувралын хувьд яг адилхан Land Cruiser гэдэг нэрийг хуваадаг хэрнээ Prado гэхээр хүмүүс за энэ бол яг жинхэнэ Land Cruiser биш ээ гэдэг ойлголт бол өнгөрсөн хугацаанд зөндөө явдаг байсан. Гэхдээ 250 болоод дэлхийд дахна энэ ойлголтыг бол эвдэж байгаа нэг шин төрхийг бий болгочихсон юм шиг санагдаад байгаа. За үндсэн араам хийцэл бол яг ижлэхэн TNGA-F гэдэг платформыг шеэрлдэг. За тэгээд яг хэмжээг нь аваад үзэх юм бол гаднах хэмжээ бол 300 цуврал, 250 цуврал яг ялгаагүй болчихсон. За тэр ч утгаараа бас энэ машинд бол маш олон давуу талуудыг би энэ удаагийнхын цувралаас эхлээд би бодож байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр энийг бол орчин үеийн сүүлийн үед ялангуяа за Монголч гэсэн те яг Prado гэдэг нэрийг нь бараг хасаад Land Cruiser 250 гэдэг нэрээр бол явж байгаа нь бас нэг талаараа бас тэрийг илэрхийлж байгаа хаа гэж бодож байна. За гадны хөнгө төрхөө хувьд бол бид нар бас яг Land Cruiser 300 цуврал дээр яг яасан дугаар дээр хэлж ирсэн нэг тийм сэтгэл татам нэг эргээд харах тийм доглон мэдрэмжийг өгөхгүй байгаад байна гэсэн мэдрэмжтэй байсан бол за энэ 250 цувралын өнгө төрх бол хамаагүй илүү хүчтэй залуу тийм одоо яг энэ нэг өөрийнхөө дөрвөлжин төрх бол тийм байдлыг бий болгож байгаа юм шиг санагддаг. Тэр ч утгаараа бас биднэрт бол анх гарсан цагаас эхлээд бидний анхаарлыг маш их татчихсан. За энэс яг энэ ижлэхэн бие хаатай нөгөө нэг GX 550 гэсэн биднэрт ямар их таалагдж ирснийг бодвол GX-ийн дугаар дээр та бүхэн бас харсан байх. Үзэж амжааг бол тэрийг бас үзээрэй. За 250-ын туршлын жолоолгонд гарч ийн. За жоохон бас оффроуд тест хийх гэж. Тэгэхээр нөхцөлөд л яг ямар хаяг мэдэхгүй байна. Тэр бол ямар ч хотынхон жолоолгоны бас туршилтуудыг хийгээд явъя. Мухадагаас төнгөж гараад явж байна. Ерөнхий салганы загвар дизайн те ерөнхий юу бол тайчгүй гой санагддаг. За GX 550-тай ерөнхийдөө бас нэлээд ойролцоо хэмжээний хувьд тийм учраас 5 дахь бол ярилтгүй сайхан байна. Тэгээд за энэ нэг жоохон шулуун зам дээр жоохон хурд аваад явах гээд үзье те. За энэ өөрөө болох тэр 2.4 турбод 4 цилиндртэй
цуваа 4 цилиндртэй мотортой байгаа. Тэгээ турбото машинууд ямар байгаа вэ гэхдээ тэгэл угаасаа хур давалт бол янзын сайхан. За GX 550, Land Cruiser 300 гээд хос турбото V6 хөдөлгүүртэй харьцуулахад бэтээчрийг арай жижигэн нь бол мэдрэгдэж байна. Гэхдээ тийм бүр жижигхэн бүр ингээд ямар ч хүчгүй гэсэн бол үг биш. За 2.4 цуваа 4 цилиндр турбото мотор нь 266 морины хүчтэй гэж байна. За энэ уг нь бол яг Forerunner-ийн 6 дугаар үе дээр энэ мотор байдаг. Тэрэн дээр болох тэр 278 морины хүчтэй гэдэг. Тэр хоёр орондоос ягаад ийм ялгаа гарч байгааг бас хэлж мэдэхгүй байна. 490 ньютон метр мушгих хүчтэй. Ер нь бол мушгих хүч бол маш сайтай. За морины хүч ч гэсэн ер нь бол боломжийн сайн. За яг 5 дугаар үеийн Forerunner, бидний онд Forerunner-ийн морины хүч бол 270 байдаг. За тэгээд тэрнээс бол нэг жоохон баг зэргийн дутуу гэх гэдэг нь тийм. Гэхдээ тэр нь бол мэддэхгүй нэг гол нь нөгөө турбото учраас огцон хур давалт маалт бол хамаагүй илүү. За тэгээд яг энэ Prado 250 дээр за Land Cruiser 250 дээр те ярих юм бол маш олон ангиллууд бас дотроо байгаа. Монголд бас хамгийн анх худалдаанд гарахтаа болвол дизель загвар нь худалдаанд гарч ирсэн. Тэгээд дизель загвар дээр бас нэлээд хэдэн том давуу талууд байсан нь энэ дээр бас өгүүлэгдэж байна. Гэхдээ тэн дээр бас байхгүй байсан зарим нэг зүйлүүд нэмэгдэж байна. Тэдний бас ялгаануудыг гаргаад ярий. Японоос бас зарим нэг импортоор орж ирж байгаа буруудалтай өрүүлтэй 250-ыг харахад нөгөө өмнөх 150 загвар дээр байсан 2.7 мотортой загварууд бас байлээ. Тэгэхээр нөгөөд нэг хэрэглэгчдийн сонирхлоос хамаарат хэрвээ нөгөөд нэг турбо гэдэг илүү дутуу юм дурггүй хүмүүс болвол тэрийг нь баг авчиж болохоор тийм нөгөө хуучны мотор. Нөгөө 2.7 ч нь яг монголчууд хүч муутай гээд дурггүй байдаг. Гэхдээ тэр бол чанар муутай мотор бол биш. Маш сайн мотор. Моторын чанарын хувьд бол за тийм мотортой загвар хүртэл байдаг юм. Гэхдээ тэр бол буруудалтай өрүүлтэй шүү дээ. Тэгэхээр нэгэн чинь машин авч байгаа бол мэдгүй миний хувьд бол зөвдөлтэй өрүүлтэй. Тэгээд аль бисний газраас нь авал илүү дуучтай юм шиг санагддаг. Тэг яг удаа ихтэй тэр бол хэрэглэгчдийн сонирхлын асуудал байх. Ер нь тийм опшн байгаа юм байлээ шүү. За мөн энэ загвар нь Хойд Америкийн зах зээл дээр Land Cruiser гэдэг нэрийг дангаараа дааж явж байгаа загвар. Тэнд бол даалсаар байхгүй 300 зурвалтай үндсэн зурвал нь байхгүй зөвхөн энэ зурвалаар одоо үргэлжлэж яваа. За тэнд болох дээр яг энэ мотор дээр нэмэх нь hybrid хөдөлгөөр байгаа да. За тэрийг iForce Max юу гэж нэрлэдэг үлээ. За тэр хөдөлгөөр нь бол бүр хамаагүй өндөр хүчтэй. Нөгөөд нэг V6 3.4 мотор гэдэг байгаа шигээ бараг л тэрэн шиг хүч гаргаж чаддаг. Тэр нэгтээ нөгөө цахилгаан юу хосолцсон мотор гэсэн үг шүү дээ, hybrid мотор. Тэр hybrid нэгтээ хүмүүсийн мэддэг зүгээр бензин хэмнэлтийн плюсийн hybrid бол биш. Тэр бол performance hybrid буюу хүч нэмдэг hybrid, нэмэлт цахилгаан мотор батарейгаар нэмэлт хүч гаргадаг. Тийм байдаг. За тэр болон тэр нь яг үнэхээр хүчийг нь хүсдэг хүмүүс бол бүр уг нь яг тийм загварыг сонирхмоор байгаа юм. Монголд даанч яг тэр загвар нь орж ирэхгүй байна. За удахгүй Land Cruiser 300 цувралын hybrid загвар орж ирнэ гэсэн альбисоор худалдаантай гарна гэсэн. Тэгэхээр тэр гарч байгаа юм чи магадгүй бас тэрнтэй зэрэгцээд энэ 250-ын hybrid ч бас гарч иж болох юм гэсэн таамаглал бол байна. Гэхдээ тэр нь бол ойрын 1-2 жилдээ гүйч байж магадгүй. Гол нь монголчуудын хэрэглээнд болох тэр Land Cruiser 250 гэлтгүй одоо яг энэ Prado зураг бидний сайн мэддэг бол Prado зураг нь өөрөө арай илүү хямд сонголт гэдгээрээ танигдчихсан учраас нөгөө hybrid болоод тэгэхээр чи өвшөө илүү үнэтэй болоод хажууд нь 300 зурвал зэрэгцээд байж байгаа үед бол жоохон төвөгтэй сонголт хийх зах зээлийн хувьд жоохон төвөгтэй болчих магадгүй. Миний хувьд бол яг загварыг нь хараад үзэх юм бол надад 300-аас илүү энэ бол илүү гой санагч, илүү зэгцтэй юм шиг. Гаднах нүүрнийхэн загвар нь ч гэсэн ялгаагүй тий. За дотор салууны загвар ч гэсэн ингээ харах юм бол бүх юм гардуур адилхан ер нь танил систем. Гэхдээ арай илүү жоох нэг юм юу гэмдэ. Зэгцтэй гэж нэг үгээр л хэлэх гээд байна л да. Тийг санагдчихж байгаа. Надад бол тэр байдал нь таалагдчих. Тэгээд бүх орчин үеийн технологи юмнууд нь бол ороод зуйлаад өгчихсэн. Орчин үеийн хүсэж байгаа хүнд бол байх систем бүгд байгаа. Одоо энэ дугаарыг ингээд цааш үргэлжлүүлээд ярих тэр басан сонирхолтой юм нөгөөд нэг
6 дугаар үеийн Forerunner дээр энэ маш их харьцуулагдана. Яг тэр яг ижлэгэн мотор ашигладаг, яг ижлэгэн их бие явахад анги бүх юм ижлэгэн тэр утгаараа. За харин энэ өөрөө Land Cruiser гэдэг байжийг зүүж явж байгаагийн давуу тал юун дээр гарч ирж байна гэдгийг л бас үзье да тий. 250-ын бас нэг GX 550-тай адилхан юм нөгөө нэг drive mode нь бас адилхан байгаа. За энэ ерөөхдөө яг энэ заагвар нь бидний унж байгаа заагвар нь нөгөө high grade гэж явж байгаа. За баруун зэвсэл дээр ч гэсэн бас ерөөхдөө илүү high grade дээр орж явдаг. Тэгэхээр нөгөө доторх тоноглоод арай жоох илүү те. Тэнгууд энэ дээр би drive mode дээр за comfort дээр бас тавьж болчаа. Юу ч хэлэх гэдэг нь нөгөө AVS гэдэг систем байгаа шүү дээ. Adaptive Variable Suspension гэдэг би өмнө Land Cruiser 300 дээр ярихдаа бас хэлж ирсэн. Өөрийнхөө бас юугаа тааруулдаг. Электрон цахилгаан юм юуд нь тааруулаад амарчныхаа ажиллагаан дээр нөлөөлөх боломжтой байдаг. За тэгэхээр comfort дээр тааруулахаар илүү тав тухтай болгож өгнө. За өшөө Sport S Plus дээр болов гэж бодож чинь off-road-д илүү тохирохоор тийм болгож өгдөг. Илүү жоохон чангалж өгдөг гэсэн үг. Тийм ялгаатай байдаг. Тэр бол тэрийг харин туршаад үзье гэсэн энэ зам дээр туршигдах нь үгүй юу? Гэхдээ ерөнхий 5 дахь хувьд аваад үзэхэд бол ер нь дажгүй шүү, гоё шүү. За яг нөгөө off-road дээр бас нэг арай өөр юмуд яригддаг шүү дээ. За засмал дээр 5 дахь бол дажгүй. За ер нь энэ comfort дээр бас иймэрхүү. За тэгээд нөгөө drive mode дээр бас sport S дээр тавих тэр throttle control гэдэг хаазыг нь бол илүү мэдрэг болгож өгдөг. За тэгээд илүү нэг араан дээр илүү хүч гаргах боломжийг бий болгож өгдөг. Sport S Plus болох тэрэ. За нөгөө түрүүний спортын юмыг хадгалаад дээрээс нь suspension буюу амарчин дээрх ажиллагааг нь илүү чангалж өгдөг гэсэн үг. Тэгэхээр илүү комфортынхаа эсрэг хэрнээ. Илүү off-road хурцтай явж байгаа, хурдтай эргэлтүүд хийж байгаа үед бол илүү зүгээр ашиглагдахад илүү тохиромжтой горимоо гэсэн үг л дээ. За одоо энэ дээр нэг бас одоо ингэ жоохон юм чулуутай зам дээр комфортоо тавьчихсан. Тэгээ угаасаа нэг юм 15 машинаас мэдрэгддэг тийм юу бол байна. За комфорттой болоод спорт тест дээр тавьчих. Спорт тест пластик тавьсан. За ингэ чингууд илүү жоохон илүү хатуу болчихно. Тэгэхээр тэр нь бол илүү хурцтай явж байгаа эргэлтүүд ч юм уу эсвэл одоо нөгөө шорон зам дээр бас хурцтай явах үед бас илүү хэрэгтэй тохиргоо багтах. Ийм ялгат. За энэ Toyota-гоос хөгжүүлж байгаа AVS гэдэг систем нь тэр Adaptive Variable Suspension гэдэг өөрөө тэрийг энэ модороо солих боломжтой систем байхгүй юу? Хэрвээ та яг машина энэ амарчин системийг та өөр гурдагч тий third party-гаар солихгүй болвол энэ систем юм нэг зүгээр боломж юм байж болно. Зарим нэг талаараа сөрөг байх гэдэг юм жишээлбэл бидний онцлог та хамааралтай юм шигтэй. Ер нь оффроуд явж байгаа хүмүүс амар цаатар юмудаа солих сонирхол илүү их байдаг. Илүү перформанс амар цаатарууд ашиглах хүсэх сонирхолтой байдаг. Тэр хүмүүст болох тэр энэ ингээд юм хэрэггүй систем болоод өнгөрчөж байгаа байхгүй. Нэгсэндээ энийг ашигладаг амар цаатрыг нь аваад тэрийг ашигладаггүй амар цаатар тавьчихна. Эсвэл яг тэрийг ашигладаг third party гэх юм бол илүү бүр үнэтэй байдаг гэдэг юм. Тэгэхээр энэ системээ заавал унтрах шаардлагатай болдог. Тэгэхээр тэгэл нөгөө хүмүүсийн хэрэглэгчдийн онцлогоос шалтгаалж бас ашиглагдах байх гэж бодож байна. Би яг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ mid grade гэдээ бас энэ 250-ийн өөр нэг хөлбөр утгагүй асуудалтай гарах гэж байгаа захиалах эхэлсэн байлээ. За тэрэн дээр бол яг иймэрхүү илүү тийм luxury талтай шаардлагатай одоо хэрэглэгдэж байгаа апгрейдүүдийг нь хасчихсан хөлбөр гэж би ойлгосон. Тэгэхээр тэр AVS бол тэр хөлбөр дээр байхгүй байх гэсэн. Нэгсэндээ Land Cruiser 300-ийн GXR болоод тэр VX дээр болох тэр хөлбөр тэр гол байдаггүй байхгүй юу? Яг тэрэн шиг энэний mid grade дээр байхгүй байх юм бол үнэхээр яг off-road, hard off-road сонирхож байгаа хүнд тэр зав нь илүү зүгээр юмсан. Дээр нь тэр чинь илүү хямдхан байна шүү дээ. Тэгээд
luxury comfort талаас хасагдаад байгаа юмнууд нь off-road талдаа баг илүү ашигтай юм шиг тийм хөлбөр болж өнгөрч байгаа юм. За тестээ өргөжлүүлээ, тест драйвинг өргөжлүүлээд явж байна. Одоо санзаараа өнөөдөр өгнө бол их сайхан дулаахан өдөр гээд агаарт бас хүүхдүүдэд аваад гарыг гээд явж гинэ. Хүүхдүүд ард байгаа. Харуулаад. Тэгэхээр энэ удаагийнх бас нэг арай өөр баг нэг гэр бүлийн жигэн аяллаа юм шиг тийм тест бас хийгдэх байх гэж найдсан. Тэгсэн чинь гадаа шууд бороо ороод эхэллээ. Өнөөдөр баг энэ аврын анхных нь бороо орчин үү те? Сайхан байна. Гадаа бол янз юм байна. Гэтэ гадаас бороо ороод байгаа тэр нөгөө бидний агаарлалт маань бас жоохон юу болж ах шиг байна. Бороонд ерөөсөй бэлдэж гарч ирээгүй. Сая тэгээ машина теслэх гээд авч гарангуудаа шууд замаараа хүүхдүүдэд аваад гараад ирсэн байгаа. Гэтэ гадаа бол янзын сайхан байна. Нийшээ харуул та. За тэгээд нэгд гэр бүлээр явж байгаа юм чинь бас хүүхдүүд бас өөр өөрсдийнхээ сэтгэлийг хэлэх байх ямар байна энэ машин ямар байна гэдэг. За тэгээд майныг аваад. Амар гоё тэгээд ийм өөр юмнууд ахаар амар сэн надаа. Яг л өмнөх машин дээр дандаа ажиллах байдаг ахаар. Тэр өөр гэдэг нь юу хэлж байгаа вэ? Ерөнхийдөө л энэ ойрхон байдаг гэсэн чи одоо ийс болт. Тэгээд энд байдаг юм энэ доор эсвэл энд байдаг гэсэн чи энэ дээр болт. Байрлууд нь өөрийнх нь машинтай харьцуулахад ялгаатай болчиход байгаа юм тий. Тэгэхээр амарсан. Тэгээ бас машин дүрлцсэн байна. Яг шагаа аваа энэ тоглож шээ. Машин дөрүүлчих гинэ. Яа. За анаа дэж гин. За би ингээ голдоо ингээ суудсан юм чинь бас жоохон муухай. Яагаад? Яа тэгэл эндээ ингээ огцом дээшээ байдаг. Хөлөө тавихаар ингээ. Юу байгаад нэ? Хүлээг байгаад. Хоёрдугаарт. Энэ урд нь ингээд хоёр ингээд энэ хажууд байгаа хоёр суудлыг нэгээд халаагуур гэд юмнууд байдаг. Голынх байхгүй. Голд суудаг хүн тэгэхээр одоо яах юм бол 100 бүсэн чад чинь өвөл бүсэн хөлт чинь. За. Чи өнөөдөр гоё юу байна гэсэн шүү дээ. Энийгээ давтыг гэсэн шүү дээ. За тэгээд микрофон дөрөхгүй. Тийм шүү. За машинаас салах явах цувралын баг хамгийн ихний одоо Forerunner-ийн 6 дахь үеийн Forerunner-ийн дараа энэ 250 гэдэг машиныг яг өндөө сонирхмоор байсан. За тэгээд баг энэ цуврал маань ингээд дуусах шатандаа орох буюу 9 дахь дугаардаар арайхийн 250 гэдэг машиныг уунж үзэх тест драйв хийх боломж олдож байна. За тэгээд өнөөдөр ингээд цастай бороотой одоо юмтай ийм өдөр байна. Өмнөх GP болон GP видеон дээр яг энэ юу явж исэн. Одоо бидний явж байгаа энэ цэг болохоор санзаараа өгсөж байгаа тий. Тэр GP видеон дээр яг энэ рүү явж исэн. За тэгээд машины хувьд бол би ер нь түүнээс хойш арын игнэнд нэлээх сууж явлаа. Одоо л яг жолоон дээр гарч ирж байна. За яг энэ 250 гэдэг машиныг яагаад ер нь сонирхож авч үзэж байгаа вэ гэхээр GX 550-тай харьцуулахад бол мэдээж бол баж дүнийн дүнгийн хувьд бол харьцангуй боломжийн. Гэхдээ бусад нөхцлөөрөө бас одоо бусад нөхцлөд нь бүгдээрээ опшнууд нь орсон гэх юм уу? Юу вэ? Учир. Тийм орсон гэдэг утгаараа
250 гэдэг машиныг сонирхож үзэж байна. За тэгээ жоохон явж үзээд нэг сэтгэлээ хуваалцъя гэж бодож байна. 250-ын доторхын салон нь бол надад айгүй гоё таалагдж байна. Яг ингээд тохирцсон гэхүү те. Тэгээд айгүй гоё минимал хийцтэй. За тэгээ эндээс харахад бол оффроуд нөгөө функцүүд маань бол бүгдээрээ байна. За тэр талаар бол мэдээж уугнаа илээсэн тайлбарлаад ярих байх. За суугууд бол айгүй гоё тухтаа санагдаж байна. Өрүүлийн хувьд, суудлын хувьд. За тэгээд яг энэ нөгөө нэг ерөнхийдөө загвар дизайн нь бол 6 дугаар үеийн Forerunner-тай бас айгүй төстэй байгаа болохоор надад бол энэ 250 бас нэлээд таалагдчих шүү. За одоо цөмрөө машинтайгаа танилцъя. Түрүүний нөгөө нэг сайхан бороо маань цасуулж хуураад уулан дээр гараадсэн чинь цастай болчихлоо. Дээрээс нь гарч ирэх зам нилээ шавартай байсан болох тэр машин маань нилээ шаварлчихсан тэр хэсгийг бас уучлаарай. Тэгээд за Land Cruiser 250. За 250 болвол нээлттэйсэн цагаас хойш. За ер нь нээлттэй хийхээсээ өмнө анх танилцуулгахдаа бол загвар нь жоохон сони юм уу гэж харагдчихсэн. Тэгээд өнөөдөр бидний унж явж байгаа энэ бол бас маш гоё үзэмжтэй. Тэгээд биднэрт бол маш их таалагдсан загвар байлаа. Тэгээд энийг бас үзэмжтэй болгоод байгаа шалтгаануудын нэг нь энэ фендер гэж ярьдаг тийм. Фендерүүдийг харлуулсан байна. Дээврийн хэсгийг бас хард болгож өгсөн байна. За ингээд нэмэлт оруулахууд нь хар энчээ гэсэн ингээд нэмэлт оруулахууд. За нүүрний энэ загвар бас жоохон онцгүй байд. Анх гарахтаа Toyota гэсэн бичгтээ гарч ирсэн загваруудын нүүр маань их таалагдж ирсэн. Тэр загвар маань 2025 оноос хойш Монголч гэсэн иргэд ирж байгаа юм байлээ. Яг 24 оны загварууд дээр Toyota логотой бас худалдаалагдсан байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө 2024 оны загвар. Тэгэхээр ийм нүртэй байгаа шүү. Ерөнхий яг энэ нүүрний загварын энэ хэсэг бол ер нь Prado-гийн өмнөх 150 120-д ч гэсэн иймэрхүү байдаг санагдаж байна. Энэ яг энэ тест драйв дээр байгаа энэ машин болоод нэлээ нөгөө blackout гэдэг чинь тийм гаднах үзмжийн хувьд бол нэлээ өөрчлөлтүүд оруулж өгсөн учраас бас их гоё үзмжтэй харагдлаа. Тэгээд тэр талаас бас их таалагдлаа. Тэгээд ер нь SC 250 яг Forerunner 6 дугаар үеийн Forerunner-тай маш олон талаараа адилхан учраас биднэрт бас яг доторх орон цай болоод те явах машины явахын анги ч гэсэн ер нь маш ойролцоо учраас бас давхар энэ 6 дугаар үеийн Forerunner-ын тесттэй ч ойролцоо гэж хэлж болно. За 6 дугаар үеийн Forerunner Land Cruiser 250-ын ялгаа нь юу гэдэг вэ гэхээр яг Forerunner-ын TRD загварууд бол зөвхөн хойно хөтлөгчтэй байжгаад мостонтой залгахгүй те иш төрхтэй хийхэд бол 4 дугаар хөтэлдэг. За Land Cruiser-ууд болох тэр 250 ч вэ 300 ч вэ. Ер нь Land Cruiser-ууд маань Torsen differential гэдэг full timeтай машин байдгаар ялгаатай байдаг. Тэгэхээр энэ бол ялгаагүй full timeтай. За түрүүн би хальт дурдсан 2.4 мотортой. Энэ бол бензин загвар. Урагшаа 8 шаталт хурдны хайрцагтай. За тэгээд 2.4 мотор нь 4 цилиндртэй. За тэгээд турботой байдаг. Тэр утгаараа гарах хүч нь бол 266 морины хүчтэй. Дээрээс нь мушх хүч нь 420 Ньютон метр гэж явдаг юм байна. За Prado цуврал бол монголчууд танил болоод аль хэдийн ууцсан. За бүр 70 сэр те 70 90 120 150 гэ бүгднийг нь монголчууд бол хэрлээд сурцсан мэддэг. За яг хуу Prado дээр нэг яригддаг шүмжлэгддэг юм нь юу вэ гэхээр моторын багтаамж баг гэдэг шүмжлэл бол дандаа байсан. Тэр нь бол нөгөө 2.7 мотор төр ихэвчлэн тэгж яригддаг байсан тий. За энийг бол тэгтээ баг гэж яриад байгаа шалтгаан нөгөө 100 200 300 гэсэн үндсэн цувралтай бас харьцуулагддаг учраас тэгж их яриа байдаг. Гэхдээ тэр моторууд бол муу мотор хийжээж байгаагүй. За 2.7-г бол хүчмөөтэй гэж ярьдаг ч гэсэн хүчмөөд нэг юун дээр ярьдаг вэ гэхээр машин гүйц төрөлхөл гэж ярьдаг шүү дээ. За магадгүй зарим нь шавард шахвандас жоохон болохгүй байх гэдэг шүмжил байдаг. Гэхдээ бол тэр бол тийм чанаргүй муу мотор бол байгаагүй. За энэ цуврал дээр ч гэсэн энэ мотор бол гарсан цагаас хойш нөгөө Land Cruiser-ийн 300 дээр гарсан мотортой харьцуулахад энэ моторон дээр харьцангуй бага асуудал үүссэн байгаа одоогоор шүмжлэлд харьцангуй бага аваад байгаа. Нөгөө л нэг жоохон хүч бага байна гэдэг юм яригдж байгаа болохоос ш бусдаараа байжгүй. Яг Хойд Америкийн зах зээл за тэгээд мөн Хятадын зах зээл дээрээс би анх нээлттэндээ сонсч ирсэн.
Яг энэ моторн дээр хибрид бас хувилбар байгаа. За тэр хибрид хувилбар нь бол харьцангуй өндөр хүч гаргаж чадна. Гэхдээ тэр моторных нь нэг ялгаатай юм нь юу гэхээр ардаа батарей байдаг нь багажны хэсгээс жоох авчдаг тийм нэг одоо ялгаатай юм байна. За тэгээ мэдээж яг хибрид болоод цахилгаан моторд ингээ залгагдаад батарей залгагдаад тэгэхээр олон цахилгааны юмнууд нэмэгдэж байгаа нэг асуудал үүснэ үхээс ш бусдаар бол асуудал. За тэгэхээр бидний өмнө үүссэн олон машинууд дээр бол 2.4 байтугай бүр 2 мотор дээрээс энэс илүү хүч гаргаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ асуудалгүй хаал гэж бодож байна. За 250 бол бас нэг таалагддаг юм болох тэр нөгөө л нэг BGX дээр яриадсан энэ дугууны арк хэсэг байгаа тий. За энэ бол бас яг нөгөө том дугуйд хийгээд ч юм уу тий. Энийг бас туулах чадрыг нэмэгдүүлэх боломж бол зөндөө байгаа. За миний харж байснаар бол 35 инчийн дугуйг тавихад харьцангуй маш бага юм хийгдээд 35 инчийн дугуй тавьсан байгааг нь бол харсан. Тэгэхээр тэр бол бас их том давуу тал болчиход байгаа. Тэгээд би өөрийнхөө Forerunner-тэй 33 инчийн дугуй багтаах гэж л бас аваа юм болт шүү дээ. За одоо яг энэ дугуй бол өөрийнх нь ер нь стандарт хэмжээ нь болов гэж бодож чинь 285 60 18 гэсэн хэмжээ байна. Энэ хэмжээгээрээ болвол энэ чинь 32 арай хүрэхгүй хэмжээтэй байдгийг. Тэгээд ингэж бас өөр обо тавьж өгөөд дугуун жоохон гадагшаад өчгтөр ерхий үзэмж бол маш гоё болоод ирж байгаа юм. Яг нь үзэмж чухал шүү дээ. За энэ машины яг GX-тэй харьцуулахад яг нүүрний загвар нэг өөр. За тэгээ хойдлын энэ гэрэл энэ хойдлын загвар нэг өөр. Бусдаар ер нь яг GX-тэй адилхан шүү. Яг ингээд үндсэн профайлыг хараад үзэх юм бол. За энэ дээврийн энэ хэсэг маань бас хар байгаад байгаа. Энэ бол бас зөвхөн яг энэ дээр бас нэлийн хуулахаар шийдчихсэн юм шиг байна. Их гоё харагдаж байна. Гэхдээ яг зүгээр нөгөө нэг стокор авч байгаа хүмүүс бол энэ цав цагаан байдгийг шүү гэдгийг санаад авахд гэмгүй байх. За тэгээд яг дараад нь яг эндээс харуулъя те. Яг дугууны энэ ободноос шалтгаалаад гадагшлаа гараад ирсэн байгаа юм бол маш гоё харагдаж байгаа. GX дээр ер нь ярьсан юмнууд энэ дээр бараг лапта хийж байгаа болох тэр олон юм бол ярмааргүй. За тэгээд хойно ороод ирнэ. Нөгөө нэг адилхан энэ цонх ингээд нэгт чинь багаж руу юм авах гэж байгаа бол те. Гэтэ энд нэг энэ шил ашигтны нэг юм байдаг жоохон төвхтэй. За тэгээд энэ нөгөөд нэг жоохон нэмэлтүүд байдаг гэдэг нь автомат хаалга маалгах ч юм уу те. Иймэрхүү нэмэлтүүд. Maxtrax аваад явж байгаа. Хойно бол Maxtrax ингээ хөндлөнгөөр нь тавихад бол ямар ч асуудалгүй ингээд багтж байна. Яг багаж нь ерөөхдөө санааг илэрхийлэх гэдэг. Энэ загвар маань өөрөө 3 игнэтэй загвар. Хойдлын 3 дахь игнэ бас байгаа. Тэгэхээр 3 дахь игнэгээ босгочих юм бол мэдээж хэрэг жоохон багаж үлдэн шүү дээ. Буулгацсан үедээ бол хангалттай сайн багажтай. Гэтэ 3 дахь игнээ шалтгаалаад энэ бас дахиад жоохон өндөр болчихж байгаа. За нөгөөд нэг хайбрид загварууд байдаг гэсэн хайбрид нь дахиад эндээс өндөр болчихдаг гэдэг юм. Тэгэхээр тэр бас жоохон төвхтэй. Зүүнээс биш ингээ багажны ерхий зай багтаамжийг бодоод үзэх юм бол GX-тэй хэлжсэнтэй яг адилхан. Маш сайхан багаж томтой. Land Cruiser 300 загвартайгаа ч нэг ялгаагүй. Ер нь бол зай багтаамж бол дайжгүй сайхан том гэж бол хэлэхээр. За mid grade нь бол магадгүй энэ зарим нэг юмнууд нь байхгүй болчих магадгүй энэ автомат хаалга бас байхгүй болчих магадгүй санагч. Гэхдээ яг үнэхээр оффроуд хийгээд явах гэж байгаа хүнд бол автомат хаалга нэг тийм чухал бол биш. Яг хотын хэрэглээнд гой ганхан хэрэглээнд бол автомат хаалгатай байхад бол гимгүү те. Тийм. Бас нэг юм яхад энэ баг яг Монголд ирж байгаа 250 лав юм билээ. За Америк л бол юм байдаггүй. За зарим зах зээл дээр бас өөр байдаг баг. Ямар ч хойдлын борхов нэг иймэрхүү шийдсэн C-clamp борховтой. Энэ бол дажгүй сайхан борхов. Тэгэхээр бас ийм шийдээд өгсөн байгаа нь бас их даваа тал болно. Нөгөө GX дээр чинь бүр юуч байхгүйсэн шүү дээ. Тэгэхээр тэрнээс бол ялгаатай нэг юм. Тэгэхээр энэ бол даваа тал тооцогдсон. За тэгээд бүх тойрол мэдрэгч зэдрэгч гээд бүх орчин үеийн машинд байх хэрэгтэй юмуд бол бүгд байх. Цас нийлээ орчин дотор ороод бас нэг ганц хоёр юмдыг танилцуулаад. Зэн гадаа цас ороод хүдэрсэн бүгд төр ороод ирчихсэн жоохон нөгөөд нэг духгүй болчлаа. Өгнө бол агаарлалт хийхтэйсэн чинь агаарлалт маань жоохон дутуу болчлаа. За тэгтээ машиныхаа дотор салонтой ярилцаад танилцаад видеогоос жоохон хөршлөлөө тий. Тэгэхээр юу гэхээр дотор салоны загвар бол маш гоё энгийн тэгтээ гоё үзэмжтэй чамин загвартай байгаа. Энэ нөгөө өмнө бид нар чинь Alpine Land Cruiser 300 болоод GX 550-ыг ярьчихсан учраас
За ер нь тэр загваруудыг нийлэнхүүд нь ингээд бацчихсан юм шиг. Хамгийн гол ерөөхдөө энэ нэг удирдлагын консолийн хэсэг байгаа шүү дээ. Араб солих хэсэг болоод энэ ч нэмэлт модуудын хэсэг бол яг энэ ч адилхан байдалтай байгаад байгаа. Энэ бол одоо нэгсэндээ Toyota-гийн ямар ч машин хэрэглэдэг хүн ингээд ороход нэлээд танилцтай болчихж байгаа гэсэн үг. За тэгээд өрүүлийн хувьд ч гэсэн ерөөхдөө энэ 300-ийн юутай бас нэлээд дөхөө ойролцоо. Гэхдээ арай жижиг юм болов. Гэхдээ тухтайгийн хувьд бол тухтай. Энэ загвар нь бол бас нөгөө high grade гэдэг утгаараа өрүүл нь халж гин, суудал, урд хойд бүх суудлууд нь халж хөрж гин тий. За тийм их модууд нь бол нэмэгдэж байгаа. За голын энэ ч нэ бол үндсэн бас нэг дэлгэц эндээ голтоо дахиад үндсэн дэлгэцтэй Apple CarPlay бүх юмуд нь байгаа. За яг үндсэн энэ голын консолийн хэсэг дээр бас нэг гоё юм нь юу вэ гэхээр нөгөө GX550 дээр би нэг уцаа цэнгэлэх гээл нэг тавих гал эвгүй байгаадсан шүү дээ. Энэ бол яг гоё байрлалтай юм шиг санагдаад байгаа. Уцны байрлал. За тэгээд нэмэлтээр энэ чинь бас яг кабелаар цэнгэлэх бол USB-C цэнгэлэгч болоод тэ холболтоор компьютертэй холбох мөн HDMI гаралт хүртэл байгаад байгаа. Нэг сонирхолтой юм нь энэ чи дууны volume control эндээ байдаг юм байна. Түрүүн би бүр анзаараагүй манай хүүхэд энэ ч нэ байж таа гэж хэлэх хүртэл уг нь эргүүлдэг тохиргоогоод байгаа нь гоё. Гэхдээ энэ доороо байх. Өөрний загварууд дээр би энэ хавьд байдаг байсан санагдаад байх юм. Тэгээд би буруу бодсон байж магадгүй. За энэ climate control буюу те дотор парны удирдлага нь бол бүгд энэ чинь голтов товчоор байдлаар төвчгсөн их гоё. Удирдахад хэлбэр хүрдээ өлгөш гоё. Гэтэ ядаж товч байна те. Дэлгэцэн дээр дараадах чинь амар төвхтэй байдаг байхгүй. Тэрнгээр энэ нөгөө GX-ээс бас ялгарах баг. GX-ийн хувьд болохоор GX 550-ийн хувьд болохоор те голын дэлгэц нь илүү том. Тэгээд яг climate control хэсэг нь голын дэлгэцнийхэн доод хэсэг дээр байршчихсан. Тэгээд touch screen байдаг шүү дээ. Энэ бол яг тэр удирдлагын доорн товчоор гаргаад өгсөн ийм ялгаатай байгаа. За тэгээд өөр чинь ярих юм юу вэ гэхээр энэ дээр бас нэг гоё даваа тал нь юу вэ гэхээр тойл голын тойл бол хойшоогоо шууд камер байгаа. Тэгээ хойно юм ачцсан явж байгаа үед бол шууд камераар харах боломжтой учраас энэ бол даваа тал болно гэж бодож байна. Тэгэд ерөнхийн нөгөө энэ материал хийцлийн бодоод үзтер за яг тэр mid grade дээр ямар болж ирэхийг бол мэдэхгүй байна. Энэ high grade-ийн хувьд бол энэ одоо яг юм арьсан оруулах. За энэ сте жон пластик авчихсан аа. Яг энэ хүн хурж болох энэ зорчигчийн уртл хэсэг бол бас яг юм зөөлөн арьсан юм шиг. Яг арьс биш энэ бол. Гэтэ юм зөөлөн материалтай. За бас мөн гинтэлтэй яг ялгаагүй бас юм гоё зөөлөн арьсан оруулахад оруулаад ирчихсэн. Тэгэхээр ер нь дотор хийцлийн хувьд бол маш гоё санагдсан. Ер нь надад бол таалагдсан. За тэгээд энэ голын хайрцыг онгойлгоод үзэх юм бол cool boxтэй. За мөн дахиад mid grade дээр энэ хэсэг маань алга болчих магадгүй. Одоо бол энэ чинь cool box гэх тээ. Юугаа хөргүүртэй гэсэн үг. Би өмнө хэлжил байсан хөргүүр байхгүй байсан бол энэ арай илүү том байх боломжтой. Хөргүүртэй учраас юм жижигхэн байгаа. Ямар ч юм чи нэг 2 ус хийчихлээд за нэг 4 ус оруулах юм болов. Магадгүй 5 6 чихэж магадгүй. За тэгээд аяхны 50-оор 1 2 яг илүү тухай алтан балт гоё чам юм байхгүй. Илүү практикал тиймэрхүү байгаа нь бол таалагдчих. За мөн араа суулгах хэсэг маань ч гэсэн ийм том ирж байгаа та. Эндээ байхгүй. За тэгээд гол оффроуд модын юм юу аа гэхээр за dry mode үндсэн шулуун зам дээр явж байгаа үедээ бол dry mode дээр ашиглах юм байна. За MTS, dark болон crash control энэ бүх удирдлагууд нь ч ороод ирчихсэн. За энэ удирдлагууд бол өмнө бидний ярьж ирсэн GX 550 болоод Land Cruiser 300 дээр байдагтай бүгд яг адилхан модууд байгаа гэсэн үг. За MTS-ээ залсан. Ер нь бол оффроуд зам дээр гарчихсан үед бол MTS-ээ залгах чинь MTS-ээ залгаад энэчнээс нь Auto Dirt, Sand, Mud, Deep Snow модуудаа сонгоно. За тэгээд тэрвээ L4-тэй энэ дээрээ залгаж жагаад L4-тэй хийгээд за L4-тэй хийсэн үед бол нөгөө multi-terrain select маань болох дээр Sand, Mud, Rock болоод илүү цөөхөн болоод эхэлж байгаа. Хүндрэлчтэй залгасан үедээ гэсэн үг шүү дээ. За тэгээд dark болон crawl control бол мэдээж хэрэг L4-тэй хийсэн үедээ crawl мод нь ажиллана. За H4-тэй хийсэн үедээ dark нь ажиллана гэсэн үг. За ийм ялгаатай. Энэ бол нөгөө өмнөх юунууд дээр машинууд дээр яг адилхан байсан болохоор их нуршихгүйгээр гяс яриа явчих гэж бодлоо. За тэгээ автомат паркинг брейктэй тий. За тэгээ хоолд гэдэг бас мод байгаа. Хоолд нь мэдээж хэрэг гэлэн тохиолдолд зогсож байгаа үед хоолтоо дардаг мардаг гэдэг юм байна. За ийм. Тэгэхээр ерөнхий дотор салон болвол
илүү хялбар, илүү гар доор ойрхон практикал тэгээд нөгөө хит гялцал биш хэрнээ материалын хийцэл бол маш гоё санагдаж байна. Нөгөө 300 зурл энэс арьж хөөрхөн байдаг байхгүй. Энэ машин маань гаднах байдлаар болох тэр 300-аас бол хэмжээнд баг яг адилхан. Нэг 10-20 см 10 см хүрхүүгүй том жижиг байдаг санагдаж байна. Тэр нь гэхдээ урагшаа хойшиж илүү. Их бага, маш бага, баг зарим 1 см зүрхтэд. Тэгсэр нөгөө доторт нь болох тэр нөгөө энэ машин маань гадна талын хэсэг маань нэлээд жоохон өргөн, дугуйны хэсгэрээ өргөн бодоод дээгүүрээ нарийсчдаг. Тэрнээс шалтгаалаад яг кабин доторх зай маань арай жоохон нарийнхан болж ирнэ. Гэхдээ жолоочийн суугаад явж байгаа энэ байдлaalд бол надад ерөөсөө тийм хавчиг жижигхэн санагдахгүй байна. Энэ хоёр хүний хоорондох зай бол арай багасчихсан. Гэхдээ тийм духгүй бол биш. Өнөөдөр нэгэнд нөгөө хүүхдүүдтэйг ирсэн чинь артлын зайг бол манай хүүхдүүд бас илүү тайлбарлаад өгөх бах. Илүү бодтой мэдрэмж бас өгөх бах те. За одоо ингээд манай хүүхдүүд түрүүний явж яснаа бодвол байрлалаа солиос суучихсан. Одоо ямар байна? Энэ халаалтгүй байж энэ амар халуун. Дулаан байна уу? Энэ сайн гоё. Юу. Окей. Хөлний цайтай болсон. Хойдлын суудлын хэсэг дээр бол бас нэмэлт ингээ climate control-оод устны удирддаг. За хойдлын энэ хоёр талын суудлын бол халан хөрнө гэсэн горимтой тий. За тэгээд дээрэс нь яг энэ хойдлын яг энэ голын хэсэг дээр энэ чинь картон гол явж байгаа хэсэг дээр ингээ жоохон өндөр болчихдөг шүү дээ. Тэгээд тэр хэсэгдээс шалтгаалаад яг энэ хөл тулж байгаа ялангуяа голд суух за хэрэг бүр том хөл суухад бол бүр нэлийн жоохон тохиромжгүй. Манай жоох хөлт бол яг гоё. Яг гоё таарчаад байна. Тэгэхээр тэрнээс шалтгаалаад голд бол хүүхэд суувал илүү тохиромжтой байх, бусдаараа бол дайжгүй. Тэгээд зай багтаамжууд бол жишээл манайх шиг юм 3 хүүхэд бол хангалттай сайхан суучин тий. Гэтэ энэ загвар маань нэрээ бас нэг юм 3 дахь игнэ байгаа. Тэгэхээр одоо 3 дахь игнийг нэгээд бас авчлаа. За 3 дахь игнэ. 3 дахь игний суудал нэг иймэрхүү энэ ч нэг юм удирдлагатай байна. Хой. Хашаа. Ингээ болоо багтаа. Ингээл хойшлох юм шиг. Хоноо ямарчсан дахиад синсний гаралттай, усны сав тавих хэсэгтэй, цэвэрлэгчний гаралттай. Ийм. За тэгээд наашаа нэг нь ордер дээ. Би. За сууч. Наадалтаа сууч. Хөлөө урдаа тавьж. За. Хүүхдэд бол ер нь нэлээд дайжгүй. Хашаа суудаа. Хашаа налаад. За тэгээд бүслээ суучин тий. Хоёр бүс нь бол байгаа. Том хүнд болох дээрээ заа гэж би энийг бүр ингээд буулгаад үзье. Дунд игнэний яхан суудлыг буулгаад. За ингээд суухад бол том хүн яг өвдөг нэлээд дээшээ сууж байгаа болохоос биш. Урд бол ингээд тулж муулаад байхгүй. Гэтэ надаас өндөр хүнд болоос жоохон хэцүү байж магадгүй. Хүүхдэд бол дайжгүй тий. Минь нэшээ суух уу? Минь нааш хүртэр. Бодоод байсан чинь инки. Энийг буулгаад багаачны нөгөө юмнуудаа тавиад ээжинд суугаад минь бит хоёр ардаа сууна. Зүгээр ард суухын тулд энийг нь буулгаа багааж болох юм уу? Аха. За. Гулаа тайлцсан уу? За. Заач дэшэлэн. За арайч ингэж явахгүй л ах. Тэгтээ яг ерхий санааг нь ойлгох гэдэг юм тий. Яг хоёрхан суудлаа байгаа шүү. Яг суудлын хувьд бол яг хоёрхан байгаа. Тэгэхээр миний нисэг дээр нэг суун нөгөө талд нэг суун. Хоёр хүүхдэд бол хангалттай сайхан зайтай тий. Харин том хүнд бол зай байхгүй. Зай байхгүй жоох сууж бол боолно. Тэгтээ тийм хангалттай тухтай зай болохгүй. Тэгтээ янз бүрийн ачаа бараа байхгүй хотын хөдөлгөөнд оролцож байгаа үед бол ер нь бол байж болно л гэсэн санаа илэрхийлэх гэдэг. Хойтлын багаж нь бол ингэсэн үед бол бүр нэлээд бага болчихно. За түрүү Max Trax хүртлээ ингээд ангаараа багтахгүй хэмжээнд баг болчихож байна. За тэгээд хойтлын суудл нэг ийм жоохон хөдөлгөөнтэй юм байна. Тэжгүй нэ чамдас тэжгүй мэн үү? Энэ агаагийн би хурвал энэ амар гоё. Би бас энэ сон хүлээ. Гүг чи бол нөгөө талнаас. За. Эсвэл бид нар ингээд майхнаа засах хэрэггүй зүгээр л нэг нэгээрээ пом гэд ингээд Ачаагаа тэгээ яах. Ачаа? Тий.
Манайх ч ардталтаа битүү ачаад тавьдаг үстэй. Оршин идэх болоход Энэ ачаагийн энэ нөгөө ингээд хөлнийхэн зайд бүм тэгээд нэгээд хоёр хүмүүсийг ингээд багтаах юм. За тэгээд энэ суудлынх нь удирдлага нь энэ дээрээс байгаа хойтлын багажинда бас байгаа тий. Эндээс нь ингээ хураалаа. Жун. За ингээ хураагдчихаа. Суудл нь бол ерөөхдөө ингээ хураагдчихаа гэсэн. Би ойлгочихлоо. Тэгээд энийг ингээ буулгахаар ингээд ерөнхийдөө бас дайжгүй тэгшрээд ирж байгааз яг хөө энэний дээр ингээд жоохон юм нэмчихэд болчих واخ. Тэгэхээр энэ бас ингээд нэлэхүүд бас ингээд тавтгаа бас болох боломж бол байна. Их тийм юуч биш ч гэсэн. Энэ бол дээшээ босчихсон үедээ бол жоохон тохиромжгүй байгаа даа тий. Ийм ялгаатай гэсэн үг. За хөлөө авч байгаа юм нөх. Дээш сууч. За тэгээд дотроос нь нэгсэндээ суудлаа нэгж байгаа нөхцөлд энэ удирдлага ашиглаж болно гэсэн үг байхгүй юу? Хойноос нь бол бас хойдолтой дахиад бас суудлын удирдлага байгаа. Тэгэхээр тэрийг нь бас ашиглаж болно гэсэн үг. За ингээл болоо да. За хойдлын climate control буюу удирдлагын хэсэг нь энэ байгаа да. Энд бол бас 2 USB-C оролт гаралт байгаа. Уцаа цэнэлэх бол тий. За мөн нөгөө нэг темпний асаа хүрдэг тий. Тэр гаралт бол байгаа. Тэгээ энэ нөгөө би 300 зурвал дээрээс ярьжсэн дээрээ синстэй тий нэгсэндээ хойдлын суудлал бол халаах юу бол энэ чинь нэмэлтээр оруулаад өгчихсэн байдаг. Тэгээд хойдлын суудлал бол бас зайны үед бол маш дайжгүй. 5 дахь форнераас зай арай бага байж магадгүй. Их гэлхтэй дандаа бага болчихдээ. Гэхдээ ер нь бол дайжгүй санагдчихэв. Зай сайтай. Тухтай тий. Энэ бол нэлээд хойшлолцсон мэн жоохон уршлуулчих бас болно. Уршаа хойшоо гүүх юм бол байхгүй. Ийм судал байна да. Голынх нь 50-ын болгочихсон байна. Дээш нь урааччихвал. Ерөнхийдөө гэр бүлийн хэрэглээнд бол маш гоё тохирох, ялангуяа манах шиг айлт бол маш гоё тохирох хэрэглээтэй санагдаж байгаа. Энэ болон эхэлснээс хойш бол бид зөндөө олон төрлийн машинууд үүссэн. Тэгээд тэр дундаас бол зарим машинууд бол үнэхээр шууд нөгөө гэр бүлийн хэрэгцээнд тохирохгүй байна гэдэг шалтгаанаар одоо юу гэх юм. Шуудын шалтгааныг хэлэлцсэн шүү дээ. Тэгвэл энэ машин дээр бол тийм хэлэх үндслэл байхгүй. Маш гоё тийм хэрэглээтэй байгаад байгаа байхгүй юу? Зай багтаамж бол боломж юм байна, тухтай байна тий. Тэгээ хүүхдүүдэд ч гэсэн ингээд түрүү ингээд явж байхад харагдсан баг. За яг ижил үнэтэй ойролцоо машинууд гэдэгтээ нөгөө оффроуд талтай илүү тооноолгдсон гэхээр Jeep Wrangler бол авчдаг. Тэр бол оффроудер бол энэ машинаас хамаагүй илүү гараад ирнэ. Гэхдээ 5 дух болоод гэр бүлийн хэрэгцээ нэхэрэ өрсөлдөж чаддаггүй болоод эхэлдэг. Үүний хувьд бол хоорондоо адилхан өрсөлдөд байдаг. Тэгэхээр тийм даваа сул талууд байдаг. Тэгэхээр нөгөө хэрэглэгчд бол өөрсдийнхөө хэрэгцээндээ тааруулаад сонгох байх гэж бодож байна. Яг нөгөө бид нар Forerunner унаад байдгийн шалтгаан бас тэр бид манай гэр бүлийн хэрэгцээнд бол манай Forerunner бол маш гоё тохирдог. Зай багтаамжийн хувьд ч гэсэн тийм байдаг бол энэ бас яг тэрний үргэлжлэл маягийн машин учраас бас ялгаагүй тохирч байгаа. Надад яг энэ миний машин юм шиг мэдрэмж өгөөд энэ. Засмал зам дээр бол бас барай явж байхад айгүй гоё. Суудал өрүүлийн хувьд айгүй эвтэйхэн байна, тухтай байна. За урагшаа энэ нөгөө нэг харуц гэх юм уу те. Нилээ ингээ сайн өндөрлөөд ингээ суучж байгаа болохоор айгүй тийм эвтэйхэн л байна. Ер нь бол нэг жоохон ингээ зарим машинуудыг барихад нэг өрүүлэнд нь дасгүй ч юм уу нэг ямар нэгэн байдлаар ингээд угаасаа анх удаага энэ машиныг өнөөдөр барьж үзэж штэ тий. Тэгэхээр яг нэг тим сэтгэл нь бол төрж байсан. Энэ машин дээр бол ерөөхдөө тим айхтар өөр мэдрэмж гэх юм уу тийм байхгүй байна. Харцангуй юу яаж जैन тий. Дасгад айгүй амархан гэх юм уу. Тим мэдрэмжтэй байна. Суудал өрүүл бол ингээд гоё тухтаан гэсэн ш тий. Гэтэ нэг юм донслогоон дээр, нухчаан дээр ч юм уу засмал зам дээр ингээд одоо нэг юм дээр гарч байгаа шүү дээ. Тэн дээр бол бас нэг баг зэргийн хатуу байж магадгүй 300, GX 550 энтертэй харьцуулахад тэр нь гэхдээ яг миний хувьд бол нэг хайхтар тэрэнд нэг их сүртэй ач холбогдол өгдөггүй болохоор надад бол нэг хайхтар нөлөөлөхгүй байгаад байх шиг байна. Зарим хүмүүсийн хувьд бол тэр тав тухтай гэдэг зүйл нь маш өндөр шалгуурынх нь нэлээд дээгүүр ордог бол бас жоохон баг зэргийн тийг санагдаж магадгүй гэж бодлоо.
Гадаа амар гоё юм. Гадаа үнэхээр гоё болчихлоо. Тэгээд анх биднийг ирж байхад бол бараг цасгүй шахан байсан чинь одоо ингээд цас хаяад бүх юм гоё цагаан болоод тэгээд бороо орж исэн цас болоод тий. Гэхдээ жоохон сэрхэн болчихсон хүүхдүүдэд машинд суулгаад дулаацуулж байгаа. Бас нэг хүүхдүүдэг агаарлаа гэсэн. Харин ч бүр гоё болчихлоо тий. Тэгсэн. Тэгээд одоо ямар ч нөгөө дугаарынхаа дүгнэлтийн хэсэгтээ орцгоё. Тэгээд дүгнэлт ярихаас өмнө би түрүүн дотор мэдээлэл дээр нэг зүйлийг дутуулдсан байгаа нөхөд. Land Cruiser 250 Монголд анх нээлттэй хийж явах үед бол дандаа дизель загварууд орж ирж байсан. Анхны орж ирсэн загварууд нь. Тэгээд дизель загварууд дээр моторын ялгаанаас гадна бас нэг давуу тал байсан нь юу вэ гэхээр хойд дефлок, хойд дифференциал үүсгэжтэй. Тэгээд stabilizer disconnect гэдэг систем энэ хоёр байсан. Энэ хоёр болох дээр одоо энэ дээр байхгүй байна. Тэр нь баг зэргийн сул тал яг нөгөө энэ машин дээр байдаг опшн байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд дахиад mid grade болох тэр өшөө эндээс юу хасагдах юм мэддэхгүй байна. Гэхдээ зүгээр нөгөө нэг luxury талдаа юмнууд нь хасагдаад үндсэн юмнуудыг үлдчихийгвэл mid grade ч гэсэн бас маш гоё сонголт болж болох байх. За тэгээд эндээс үргэлжлүүлээд хоёлоо дүнэлтээ ярь. Тэ нөгөө нэг анх яг энэ цувралыг эхэлж байхад яг энэ машиныг хамгийн анх одоо 6 дахь үеийн Forerunner үзсний дараа ямар машин үзэх вэ гэж ягтраа 250 үзье гэдэг бол анхны санаа байсан шүү дээ. Тэгээ үзэж чадахгүй тэр боломж нь таарахгүй явсаар хагаад өнөөдөр одоо үзэж байгаа байхгүй юу? Тийм. Би бол ингээ яг шуутхан дүгнэлт хэлэхэд надад ингээд хамгийн их таалагдсан машин баг энэ байна. Одоо өнгөрсөн хугацаануудаас бүх үзсэн машин. За нэгдүгээрт нь бол яг салоныхын доторх дизайн нь бол маш гоё минимал тэгээ яг ингээ бүх юм таарсан гэх юм уу те хитрхийн амир гэлцэл биш ч гэх юм уу те яг тэгээд тэр ингээд мэдрэмж нь айгүй гоё салооны хувьд бол үнэхээр гоё байна. За тэгээд гаднах төр төрхийн хувьд бол за надад ингээд шууд таалагдж байгаа гэхдээ яг нэг таалагдахгүй зүйл байгаа. Энэ угаасаа нөгөө нэг Prada 150-ийн уртлын нүүр байгаа шүү дээ те яг энэ Prada цувралын нүүр. Тийм тэгэхээр яг энэ нүүрэнд угаасаа би маш дургу. Тэгтээ би нөгөө нэг мөнх удаагаас тодруулахад 25 оны 9 сараас хойш ч нөө орж иж байгаа загварууд дээр нь яг нөө шинжлэгдсэн нүүр байгаа даа шүү дээ. Одоо дизель загвар дээр гарсан Toyota гэсэн бичгтэй тэгээ нэг арай өөр дөрвөлжин одоо нэг арай өөр байгаа даа ш загвар нь тэргээрээ бол орж ирж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр магадгүй сонголтоо хийхэд ийм биш тэр шинэ нүүртээ наавна гэж бодож шүү дээ. Үгүй явна болчихсон. За тэгээ бусдаар бол яг бусад үзүүлэлт гэдэг талаасаа ч юм уу машина унаа явж байхад энэ төр гээд мэдрэмж талаасаа тэгээд эсвэл өнөөдөр нөгөө хүүхдүүдтэйгээ хамт явцсан болоош тэр юм уу энэ биш аяар гоё таалагдаад. Тийм тэгээд өмнөх дугаараа бэлтгэж байгаа ч нөгөө яг хүүхдүүдтэй явъя гэхээр бас нөгөө арай илүү хүүтэн үе байсан шүү дээ. Тэгээд машины видеог л гадаа амар удаан байгаар хүүхдүүдийн тухайлдагдаад бас жоон хэцүү санагдаад хүүхдүүд авч явдаггүй байсан. Тэгээд өнөөдөр гадаад сайхан байсан. Тэгээд дулаан ороод эхэлчихсэн хүүхдүүдтэй агаарт угаас амралтуудаар агаад гаргангаа ингээд видеого хийчихгээд манай чинь бас жоохон ийм төрлийн видеонд алиаха видео хийе. Машины видео хөр явахгүй гэдэг тий. Тэг хүчээр ер нь үгүй агаарлаа гэдэг аваад гараад ирсэн. Тэгээд яг ялчгүй нөгөө гэр бүлэрээ яг суугаад ингээд машинаа үзээд ингээд бүгдээрнгийнхэн сэтгэл ороод ирэхтэр бол ялчгүй шал өөр сэтгэлүүд бол нэмэгдэж ингэж гоё мэдрэмжүүд бол орж ирж байна тий. Надад Tesla нь бол бас илүү их санагдлаа. Тэгээ надад болохоор яг төрсэн сэтгэлний 300 GR 300 үзэж байхад яг л бас ингээд бүх опшн тулцсан байсан шүү дээ тий. Тэгээ 300 дээр яг 300 машины чинь би яг миний юун дуртайг ойлгосон машин гэдэг байгаа шүү дээ. Яг тэрийг одоо ингээд энэ машин нөхчөж байгаа байхгүй тий. Яг нэг гаднах төрх гэдэг байдал нь бас юм амар гоё зэвүүн тий өнгө төрхтэй. Тийм болохоор энэ машин ингээд илүү таалагдаад байна л гэж хараад байгаа байхгүй юу. Тий. За моторын хувьд бол тэр арай жижиг мэжиг гэдэг тал дээр нь бол би бол сайн дүгнэлт бол хийлж мэдэхгүй байна. Тэгээд чиний зүгээс илүү сайн хэлэх байх. Тий. Ер нь бол яг 6 дугаар үеийн Forerunner-тэй яг адилхан гэж моторын би зөнд болоод хэлээд байгаа. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад яг энэ моторыг бол яг дурч үзмээр байсан. За яг ингээд энэ ойр зургийн хэрэглээнд бол нэг тэгж сүйттэй жижигдээд байгаа юм бол мэдгэцсэнгүй. Тэгтэл ер нь нөгөөд нэг ядаж тэр нөгөөд нэг шинэ V6 мотор байгаа шүү дээ. Тэр моторын даваа тал бол яг хэрэглээнд бол нэлээд харагдсан байх. Тэр бол яалч үн машины сул тал болчихж байгаа. GX 550 дээр байгаа энэ Land Cruiser 300 цуврал дээр байгаа тий. Бүр LX 600 гэдэг дээр байгаа шүү дээ. Тэр мотор бол хамаагүй илүү хүчтэй. Тэгээд нөгөө V6 илүү тийм reliable талаас ч юм уу тийм байгаад байгаа хостор ботой тэр байт тий. Тэгэхээр
Уг нь бол яг энэ биен дээр тэр моторыг тавьсан бол гэж бодохтой тэр нь өөрөө GX 550 байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ миний зүгээс яг чамтай санал хэлж байгаа юм. Өнгө төрөх болоод нөгөө нэг ерхий байгаа байдал нь яг өнөөдрийн харсан энэ 250 баг илүү гой санагдаж байна. Мэдрэмж нь илүү гой санагдаж. Урдаас нь харахгүй болохоо. Тэгээ яг уртлын дээр грил нь байхгүй. GX 550 бол үнэхээр гоё юм шиг байсан. Гэхдээ GX 550 дээр ярьжсэн нөө хэтэрхий лакшери байдлууд нь яг оффроуд аялалдаар бас ингээ хэцүү байх болох гэжсэн болвол энэ дээр нөгөө тэр нь арай багасчихсан. За тэгээд би энэ дээр бас юм хийгээд арай жоохон надад илүү амар байх юм болов уу гэж санагдаж байна. За тэгвэл нөгөө энэний баг mid grade нь гараад ирэх юм бол магадгүй mid grade дээр ч гэсэн сайжруулалтуудыг нэмж хийгээд. Тийм mid grade-ийг нь ер нь бол одоо гарч ирснийхэн дараа бас харах хэрэгтэй болчиход шүү дээ. Тийм. Тэр бол энэ жил одоо аль хэдийн захиалга аваад эхэлсэн байгаа. Та тэр сонирхч хэлэн мөхатагийн бас захиалгын хүмүүстэй холбогдоод үзээрэй. Тэр нь үний хувьд ч гэсэн бага байсан шүү дээ. Тэгээд яг оффроуд сонирхож байгаа бид нартай адилхан оффроуд сонирхдаг хүмүүс бол сток машин дээр атаглаад дууг нь обуудын тэгээ цаашлаад амарчин амарцаатай заав сольдог байхгүй. Солихоо зүр аргагүй дээ. Сток машин амарцаатай болдгүй юм. За 6 дугаар үеийн Forerunner дээр бодвол харин эсрэгээрээ Trail Hunter гэдэг дээшээгээд загварууд нь амарцаатар нь өөр болоод те. За эсвэл бидний үзчихсэн Bronco-гийн. За тэгээ эсвэл нөгөө Jeep Wrangler ч юм уу. Тэд нар яг үнэхээр оффроуд зориулагдсан учраас амарцаатрууд нь арай өөр томролтой байсан болол Toyota-гийн машинуудыг солихоос аргагүй болтгоо. Тэр нь тэгээд арай mid grade дээр аваад тэрэн дээрээ сайжруулалтаа хийхэд илүү амар юм болов гэж санагдаж байна. Өнөөдрийн дугаар дээр бол Land Cruiser 250 байлаа. Энэхүү дугаарыг ивент тэгсэн Очим Finest бас баярлалаа гэж дахиж хэлмээр байна. Тэгээд мэдээж хэрэг хэрвээ Land Cruiser 250-ийн хэвлэгчд байгаа бол доор сэтгэлдээр та бүхэн өөрсдийнхөө хэрэглээнийхэн туршлагуудыг бас хуваалцаарай гэж хүсмээр байна. Бидний хувьд бол маш их сонирхол байна. Бас та бүхэн мэдж байгаа юм чинь алдаа оноо эсвэл анхаарах зүйлүүд нь юу вэ? Тэрийг бас доор комментээр бичээд үлдээгээрэй. Бас өөр мэдгүй байгаа хүмүүсээс хэрэгтэй асуултуудаас асуугаарай гэж хүсмээр байна. Тэгээд нөгөө нэг айгүй шийдвэр гаргахад айгүй ойртож байгаа болохоор 250 талаар ялангуяа жоохон энэ чиглэл рүү шийдвэр гаргахад дэмжиж илүү гой комментүүд үлдээвэл гоё юм. Миний хувьд бол би баг шийдэх гэдэг шүү. Тэгээд бид нартай адилхан эргэлзэж байгаа хүмүүс байвал өнгөч өрөхгүй байвал гэдэг дахиад нэг очив байнасаа гэдэг байна шүү дээ. За тэр яах вэ? Тэгээд явхаас өмнө лайк, subscribe удаа хийж амжаагүй болоод хийгээрэй гэж та бүхэн төсмөр байна. Өшөө хэрэгтэй хүмүүст нь бас share хийгээд хуваалцаад өгөөрэй тий. За тэгээд дараагийн дугаар уулзлаа. Баярлалаа. Peace.